За бүгдд нь 100 сарын минь бүгдээрээ сайн суцгаж исэн мэдтээ. Энэ удаагийн дугаараар 2016 онд үзэгчдийн хүртэл болж маш өндөр үнэлгээг авч чадсан Zootopia буюу Entity хот анимашны үйл явдлыг ярьж өгөхөөр бэлтгэлээ. За ингээд кино руугаа орцгоё. Нэг жижигхэн тасганд амьтад жүжигчилсэн тоглолт хийж байгаагаар кино маань эхэлдэг. Энэ бол манай киноны гол дүр Judy. Тэрээр цагдаа олох хүсэл мөрөөдөлтөд бяцхан туулаа. Даанч бүх амьтад түүний хүсэл мөрөөдлийг үл тоож туулаа цагдаа гэж байдаггүй маа гэхин тэр. Judy-гийн аав ээж хоёр нь хүртэл туулаа хизээч цагдаа болж чадахгүй. Тэрний орон тариалангийн талбайд аав ээжтэй тусалж ловон тарж амьдрал илүү дээр гэдэг байв. Бүх амьтад түүний хүсэл мөрөөдлийг үл тоож байхад Judy тэгвэл би энэ хотын хамгийн анхны туулаа цагдаа болно гэд эцэг хүртэл өөрийн хүсэл мөрөөдөлтөө үнэн чивээрэл байна. Энэ үйл явдлаас хойш 15 жил өнгөрч Judy маань том болж өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр цагдаагийн ахтемд элсэн орсон байна. Judyтэй хамт цагдаагийн ахтемд бэлтгэгдэж байгаа бусад амьтад нь бүгд хүчирхэг, том биетэй, араатай амьтад байх бөгөөд манай Judy л ганцаараа өсөн дижээлтэй, жижигхэн биетэй, сул дорой суралцагч юм. Ингээд болоогүй. Эхэндээ маш их бүтлгүүдэж бусад амьтад нь түүнийг дандаа шоолж гадуурхдаг байв. Гисэн хэдий ч Judy маань хизээж боож өгөлгүй юм бүхэнтэй тэмцээр асар их төвчээр маш олон удаагийн бэлтгэл сургалтын үндсэн дээр цагдаагийн ахтемийг амжилттай төгсөж анхны туулаа цагдаа олж чаддаг. Ингээд Zootopia гэх амьтдын хот руу томилогдсон ажиллахаар болж Judy-гийн аав ээж нь охиноороо маш их бахархаж байгаагаа хэлээд араатай амьтдаас тэр дундаа үнэнээс булгамжлорой гэж захиад Judy-д үнэнээс хамгаалах цаслаг өгөөд явуулна. Judy маань Zootopia хотод ирэхэд дээгүүр доогуур дарга цэрэггүй бүх амьтад түүнийг дорд үзэж байгаа нь харагдана. Нэг бодлын өргөдөлтэй юм шиг. Дараа нь олтой нэг нөхөр орж ирснээ бусад амьтдад ор сурггүй алга болсон 14 амьтан олох даалгавар өгөх бөгөөд харин манай Judy-д зогсоол тавьсан машинуудад торгуул бич харилыг хариуцуулж өгнө. Judy маань даргаасаа би ядаж нэг амьтныг нь олоход тусалж болох уу? Би актемийнхаа хамгийн шилдэг төгсөгч нь байсан гэхэд дарга нь өдөр 100 торгуул бичих нь илүү амархан гэж хэлээд яваад өгдөг. Гэхдээ манай Judy ийм хөө өгөнд шантрахгүй шүү дээ. Яаж игээл би өдөрт 100 байтугай 200 торгуул бичих юм чинь гээл ажилдаа гарна. 200 торгуулаа шуурхай гихчин бичиж дуусгаад явж байтал нэгэн с ิจ гтэй үнэг зармигны дэлгүүрт орохыг хараад араас нь дагаад дэлгүүрт ортол нөгөө үнэг чинь хүүхэдтэй зармиг авч өгөх гэсэн юм аа. Тэр маань заан болохыг хүсдэг юм аа гэхэд дэлгүүрийн худалдагч зан надад хамаагүй гэд нөгөө үнгийг хөөж байхыг нь хараад Judy маань тэр хоёрт туслаад зармигийг нь авч өгөөд явна. Хэсэг хугацааны дараа өнөөх үнэгний хүүхэд нь явж байгааг хараад очтол байшингийн дээвэр дээр өнөөх том заримгаа хайлуулж савнд хийгээд цастай газар очиж хэвэнд оруулж хөлдөөгөөд жижигхэн заримг болгоод зарж байгааг нь олж мэддэг. Нэг өсөндөө манай Judy залт үнэг нь хуурдагдсан байж таарна. Ингээд Judy-гийн уурнч хурч явж очоод өнөөх залт үнэгтэй уулзтал манай Judy-г тоож байгаа ч шинж алга. Маргааш нь Judy-г ажиллаа хийж байхад нэг гахаа ирээд манай дэлгүүрт хулгай гарчихлаа гэснээр Judy хулгайчийг барихаар явна. Хулгайчийн араас хөөж байгаад арай гэж барьж авсан ч дарга нь бөөн уур. Judy-г өрөөндөө дуудаж уулзаад ганц хулгайчийг барихын тулд хитрхи их асуудал үүсгэлээ гэд яг ажлаас нь халах гэж байтал нэг минь орж ирээд манай нөхөр алга болчихсон юм аа олоод өгөөч л гэхин тэр. Judy ч би олоод өгье гэхэд дарга нь өнөөх минжийг өрөөнөөс гаргаад Judy рүү уурлаж гарваа. Ингээд Judy-г яг халах гэж байтал хотын даргын туслаг хурж ирээд Judy-д хэрэг өгсөн тухайд болох нь тэр. Ууртаа дарга яах чаргагүй болж Judy-г 48 цагийн дотор тэр амьтныг олж ирэхгүй бол ажлаас ч хална шүү гэд явуулна. Ингээд манай Judy алга болсон минжийг олохын тулд жоохон ч гэсэн сэжүүр хайж эхлэх бөгөөд хамгийн сүүлийн камерны зургийг хартал нөгөө залт үнгийг зурагнаас олж харав. За ямар ч тач энэ залт үнэг дээр очиж уулзсан зөв юм байна гэж бодоод за чи л одоо надад туслах хэрэгтэй гэж үнгийг ятгахсаар агаад хамтран ажиллахаар болов. Нэрээ энэ залт үнэний нэрийг Ник гэдэг юм билээ. Ник өнөөх алга болсон минжийг ямар машин сууж хаашаа явсныг нь олж өгөөд дугаараар нь хайх газар очтол oh my god бүр үнэхээр удаан хөдөлгөөнтэй ажилтан байх нь тэр. Бүр үнэхээр бүр арай л удаан. За тэгээд арай гэж машины байгаа газрыг олж аваад өнөөх газарт нь очтол машин дотор нэлээ их юм болсон бололтой энэ тэндгүү маажсан урагдсан мөр байх нь тэр. Юу асан талаар жоохон ажиглаад байж байтал манай хоёрыг томоос том биетэй хоёр цагаан баавга ирснээ хаашаа ч юм би аваад явчихна. За тэгсэн энэ томоос том биетэй хоёр цагаан баавган боосно гэж ястай амар амтан байдаг аа.
За та хэд өөртөө харна үстэй. За тэгэхээр Дон Карлеон шиг энэ бяцхан хулган бол ноён биг. Ер нь бол нэр нь нэлээд хүндэтсэн байгааз. Манай залтай нэг өмнө нь энэ босс хулганд хуурамч хийвсийг маш өндөр үнээр зарсан юм билээ л дээ. Тэгээ залт үнэгт тархитуулсандаа манай хоёрыг хөлдөөж алах гэж байтал өнөөх хулганы охин нь гарч ирсний энэ миний амийг аварсан туулаа ань шүү дээ гэснээр манай хоёр азар амьд үлдэж байгаа юм. Ноён биегээс алга болсон минжид яг юу басныг асуухад тэр бол миний цэцэрлэгч байсан. Надад шийдэх асуудал байна гэхээр машинаа өгөөд явуулсан. Гэхдээ буцаж ирээгүй гэхин тэр. Үүнийг сонссон манай Жуди та хэд бяцхан минж рүү дайрсан мэдтэй гэхэд ноён биг үгүй дээ. Харин ч тэр галзуурсан минж чинь өөрөө бидэн рүү дайрсан. Тиймээс тэр машиныг жолоодж байсан жолооч дээр очиж уулзаа гэд манай хоёрыг явуулдаг. Тэр үед жолооч хийж байсан ирвэс дээр очтол нөгөө ирвэс чинь тэр өдрийн болсон үйл явдлыг манай хоёрт ярьж өгч байснаа гів гинэтгэн сонирн болж галзуураад манай хоёр руу дайраад бөөн өмнө самна. Жуди маань галзуурсан ирвэст хөөгдөж байхдаа нэмэлт хүч дуудах бөгөөд нэмэлт хүч ирэх хооронд ирвэсийг арай гэж барьж аваад гавлаж орхино. Нэмэлт хүчин чи ирж Жуди болсон бүх явдлыг хэлээд ирвэсийн байгаа газарт иртэл нөгөө жолооч ирвэс чинь хайцсан юм бүү мэд байдаггүй. Тэгтэл нөгөө сагсууд арга нь манай Жудиг худалч гэсний бяцхан туулаад ирвэс яг л араатай амтэн шиг харагдсан байх л да энэ төр гээд тавлаад л байдаг. Энэ бүгдийг сонссон нэг Жудиг даргаас нүмерүүд бидэнд дахиад 10 цаг байна гэж хэлээд Жудиг аваад яваад өгнө. Тэр хоёр маань ингээд явж байхдаа хүүхэд насаа ярилцахад Никийн хүүхэд нас тийм ч сайхан өнгөрөөгүй юм билээ. Учир нь нэг багтаа сүрийн цагдаа болохыг үнэхээр их хүсдэг байсан боловч бүлгэм дотроо ганцаараа араатан төрлийн амтан байсан учраас бас л бусадтай гадуурхагддаг байсан болж таардаг. Тэд ингээд яриад явж байтал замын камер байгаа гинэт санаад хотын захиргаанд очиж хотын даргын туслагаас камерны бичлэгийг шалгаж өгөхийг гуйна. Ингээд Минжийн хаашаа явсныг нь олж аваад тэр газарт нь очтол битүү чоны хамгаалттай газар байх нь тэр. Тэгээд арай гэж ортол өнөөх алга болсон 14 амьтад бүгд нэг дор байж байдгийн. Тэгээд ч болоогүй нөгөө алга болсон 14 амьтан чи бүгдээрээ амар зэрлэг амьтад болчихсон. Юу болоод байна энэ ч одоо гээл гайхаад байж байтал гаднаас хотын дарга орж ирээд эмч бололтой нэг амьтантай маргалдаад байхад нь манай Жуди за ямар тааш бичлэг хийж авах нь зөв юм байна гэж бодоод уцаа гаргаад бичлэг хийгээд авчихна. Яг энэ үеэр Жудигийн аав ээж хоёр залгаад манай хоёр бараг л баригдах төхнө. Ямар тач Жуди маань даргадаа бүх хүчийг хэлж нэмэлт хүч цуглуулад хотын даргыг баривчлана. Ингээд бүх юмны учрыг оллоо гэж бодоод Жуди маань сэтгүүрчдэд мэдээлэл өгөөд байж байдгаа. Тэгтэл Жуди маань ярилцлагын дундуураа зөвхөн араатай амьтад догширсон энэ нь тэдний төрөлхийн гентэй холбоотой гэд хэлчихдэг. Энийг сонссон Никэд мэдээж сайхан санагдахгүй. Яг л багадаа мэдэрдэг байсан бүхнээ дахиад л мэдэрсэн багтаа хөрхий. Ингээд тэдний хооронд маргаан уусч Ник за чи сая юу гэсэн бэ? За тэгвэл чиний яриагаар би бас зэрлэг болох юм байна л да энэ төр гэж гомдлож байгаад Ник маань яваад өгдөг. Жудигийн хэлсэн мэдээллээс болж хотын бүх хүүхдээ амьтад араатай амьтдыг хотоос хөөх бослог гаргаж хот тэр чигтээ өөмөн самбанд автаж эхэлдэг. Жуди ч сэтгэлээр унаад өөрийн ажлаа хүлээлгэж өгөөд аав ээж дээрээ очиж луванчин болгоо хүрхий. Гэртээ байхдаа Жудигийн аав ах нь шөнийн уйлгч гих цэцгийг идээд ааш занан догшиж эхэлсэн гэдгийг сонсоод амьтад зэрлэгшээд байсан нь энэ цэцэгтэй холбоотой байжээ гэж бодоод учрыг нь олохоор буцаад Зоотопиа хот руу явна. Хотод ирээд хамгийн түрүүнд Ник дээр очиж нус нулимстайгаа холилдон барин уучлалт гуйж буцаад хамтарч ажиллахаар болдог. Тэгээд киноны эхлэл хэсэгт дэлгүүрээс сонгон хулгайлаад байсан амьтан байна штий. Тэрэн дээр очиод чи сонгон биш өөр юм хулгайлдаг байсан мэт гэхэд нөгөөх нь хэлэхгүй ахаар нь ноён бийг дээр авч очиод баахан айлгаж агаад сонгон биш шөнийн уйлгч цэцэг хулгайлдаг байсныг нь олж мэднэ. Амьтад гинэтгэл зэрлэгшээд байсан учраас нь одоо л нэг тайлагдаж газар доор нэг сонин царайтай хонь тэр шөнийн уйлгч цэцгийг тарж ургуулад бас болоогүй сум нэтэр хийгээд амьтдыг буудаж унгаадаг бөгөөд буудуулсан амьтад бүгд зэрлэгшээд байсан юм билээ. Жуди ч нотлог баримтыг цагдаагийн газарт аваач жүгнэ гээд галт иргэдтэй нь хамт хөдөлтөл юугээл манай хоёрыг зүгээр явуулж авах вэ? Бөөн хөөцөлдөн өнөөх галт иргэн дэлбэрч мэлбрээд бөө юм болно. Манай хоёр нотлог баримтаа цагдаагийн газар хүргэж өгөх гэж байтал ягаав нөгөө хуучин хотын даргын туслах хийж байсан хонь шинэ хотын дарга болчихсон гарч ирэх бөгөөд нөгөө амьтдыг зэрлэгшүүлээд байсан хамгийн гол эзэн нь энэ хонь болж таардаг. Тэгснээ баахан сургаал альдаж байгаад өнөөх бууга гаргаж ирээд манай Никийг буудснаа цагдаагийн газар руу залгаад энд догширсан өнөөг офицер Жудиг маань алчглаа энтер гэд хэлчихэн тэр.
Нэгч зэрлэгшээд Жуди рүү гинэт дайраад за ингээл Жуди манд чүглээ гэж бодтол манай нэг аль хэдийн нөгөө буунд нь усан үзэмний шүүс хийчихсэн муу санаад хойныг яах нь вэ гэж жоохон шугалсан морж таардаг. Ингээд цагдаа нар ч ирж шинэ хотын дарга баригдсанаар хот буцаад амар тайван болж хил сэргээр баригдсан хуучин хотын дарга ажилдаа иргэн орж Ник маань Зүүтопиа хотын анхны үнэг цагдаа болж манай хоёр хамтран ажиллаж байгаагаар кино маань аз жаргалтайгаар төгсдөг. За тэгээд хүн бүрийн зорилго хүсэл мөрөөдөлтөө хүрэх арга зам нь өөр хэдий ч тийм амархан биелчигдэг хүсэл мөрөөдөл амжилт гэж байдаггүй юм шүү гэдгийг энэхүү анимашнаас харж болох юм. Шинэ жилийн баяр зохиож байгаатай холбоотойгоор дараагийн дугаараар гэрийн анимашныг ярьж өгье гэж байна. Нэрээ зорилго хүсэл мөрөөдөл гэснээс та нар 2024 оны зорилготой хүрч чадсан уу? Чадсан бол комент хэсэгт бичээрэй. За тэгээд түр бай бай.